За гадаад худалдааны нийт бараа эргэлт 2023 оны эхний 4 сарын гүйцэтгэлээр 7.7 тэрбум $, хүрч өнгөрсөн оны мөн үеэс 50.4 хувиар буюу 2.6 тэрбум $, өссөн байна. За үүнд бол экспорт 2.3 тэрбум $, импорт 1.3 тэрбум $, өсгөд бол нөлөөсөн байна. За экспортын дуу импортын дөнгөөс бол 2.4 тэрбум $-оор давж гадаад худалдааны баланс эрг гарсан байна. За дээрх хугацаанд Монгол улс дэлхийн 125 улстай гадаад худалдаа хийснээс 54 улс руу бараа бүтээгдэхүүнээ экспортлсон байна. 121 улсын гарал үүсэлтэй бараа бүтээгдэхүүнийг бол импортлсон байна. За экспортын хувьд 2023 оны эхний 4 сарын байдлаар нийт экспорт 5.1 тэрбум $, хүрч өнгөрсөн оны мөн үеэс 2.3 тэрбум $, буюу 81.6% өссөн байна. За үүнд гол нөлөөлсөн нь бол эрдэс бүтээгдэхүүний экспорт байгаа. Эрдэс бүтээгдэхүүний экспорт 2.2 тэрбум $, буюу 95.1%-аар өссөн, нийт экспорт өсгөд нөлөөлсөн байна. За эрдэс бүтээгдэхүүний экспорт нь бол нийт экспортын 88.7%-ийг бол дангаар эзэлж байна. За эрдэс бүтээгдэхүүний гол бүтээгдэхүүн болох чулуун үрс. Чулуун үрс нь эрдэс бүтээгдэхүүний 67.9%-ийг, за нийт экспортын 60.2%-ийг бол дангаар эзэлж байна. За 2002 оны жилийн эцэг гүйцэтгэлээр нийт экспортын 51.8%-ийг чулуун үрс дангаараа эзэлж байсан бол энэ оны эхний 4 сарын байдлаар 60.2% болж 8.4%-аар 4 пунктээр өссөн байна.